За дэлхийн баячууд монголчууд минь сайн байна уу? За энэ Японд бол яна хавар болдог зүйл нь болоод байж байна. Энэ дотор бол хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ гэхээр инфлюенза. Хүн төлөөрийн ханаад. За энэ удаа бол би хэлбэр нь ариун тарах чинь. За гэгэн жамчийн сургуульд бол одоо их ангид нь бол энэ их халдвар гараад бол их хүүхдүүд амарсан. Ер нь ингээд хагасаас дээш хүүхдүүд ингээд халдвар авах юм бол бүх ангаараа амардаг. Чи ер нь энэ хүнд хэлбэрийн ханаадыг чи авсан хүн гарч ирэх юм тэр хүн заавал амардаг энэ томчлын дундаж гисэн. Яагаад гэвэл их халдвар чанартай байдаг л та. Тэгээд гэгэн жамч яна энд бол халдварлагдсан. Гэхдээ одоо 3 жил одоо өөрөө энэ орчлонд ирээд 3 нас ултар анх удаа халуурсан. Тэгээд тэр өдөр халуурлаагаа над утас ирээ сургуулаас нь би мэдсэнгүү. Тэгээд сүүлд нь ингээд 12 өнгөрөө сая мэдээд утас авсан одоо халуурч ийн. Тэгээд тэр өдөр Япон ээжтэй чух явсал дээд нам үргэж ирчгээ явцсан. Би тэгээд дугайтай ингээд сөрхөн хит өдөр байсан. Дугайтай ингээд сургуульд нь очиод тосож аваад тэгээд чарайнууд бүр ингээд сонирн болцсон байсан ингээд хүн нэг тийм нэг одоо халуун хүрээд нэг тийм нэг болдог штэ. Яг тийм болцсон байсан. Тэгээд аавд нэг утас авчихаа одоо тосцсон гэсэн чинь манай хүн би хайрч байна. Би гайх чи юу хайрж ирж гэсэн чинь юусэн 39 гараад сууж одоо урд хараад өмчөө орон тавь явахгүй. Наанх одоо манай хүүхэд халуурж байна. Тэгээд өнгөрсөнд бол ерөөсөө халуурж өнгөрөөгүй. Ер нь би хүүхнээ ингээд 8 сартайгаас нэхлээд 9 сартайгаас нь ер нь багаас нэхлээ би ашаалгасгал сайн дагуулж хийдэг. Багаас нэхлээд тэгээд манай хүн жоохон уснаас жоохон ширхийдэг байсан л да. Чи одоо бол тийм байдал байхгүй. Тэрнийхэн сайн гэж би бодгол ер нь манай хөлт ерөөсөө учиргоо тэгж хүнд ханаад халуур байдаггүйсэн. Тэгсэн чи одоо анх удаа ингээ халуурж ирсэн чинь манай хүн бүр сандраад өрөөд ирсэн чи өрөө ирсэн би яг тэр үед ингээ хүүхнээ досгоор явж их томдоо би нэг бодсон юм аа. Яадаг лээ. Тэгээ ер нь би багтаа ямар байсан би ингээ халуураа толгоо өвдөө байлдаг. Толгоо өвддөг. Тэгэл ах намаа ингээ моторныхаа ар дээр суулгаад ингээ зүрхэд аваад очин эмчтэй уулзчих би зүгээр болчтой. Тэгээ тэрийг бодож олоод яна хүүхнээ ингээ ар дээр нь суулгаад тас хийсэн нэлээд өдөр байсан шүү тэр өдөр. Тэгээд бүдүүн чичирлээ нэгсээ эргээд ирсэн. Тэгээд гэрдээ ирэхэд 37 болчихсон. Жаав нь хараа ирж яавал. Тэгээ би ч нөө шар тусны ороомгоо хийгээд битүүшөлөө хийгээд тэгэл хүүхэндээ идүүлсэн. Тэгээд орой бол чарайн сайхан болоо ирсэн. Чарайн их гоё болоо ирсэн. Халуун нь бол буугаад одоо 37 дээрээ байсан. Дараа нь хоолоо иж ороод тэгээд эмчи ороонд аваа явсан. Тэгээ очоо хүлээгээ үжтэр бол энэ чинь эмчи оронд ч очихтэй жиргэн орч дийлэхгүй шүү дээ. Одоо жахаалга өгөн тэгээд одоо дугаартай тэр дугаар нь болохоор сая орно. Тэгээд дугаарыг хүлээжээ бараг 3 ч өнгөрө 4 ч хүрээд оцсон байхаа эмчаараа. Тэгээд эмч ирж үчгээд 37 байна. Гэхдээ одоо өнөөдөр бол ингээд ялгуур гар дийлэхгүй. Одоо инфлюенза юм уу эсвэл одоо корона юм аль нь ч гар дийлэхгүй. Тийм болохоор магаатар өөр эмч оронд очих нь маргааш манай эмч ороо амарнаа л нөө жаал гэ. Тэгээд нэг ханаадны юм өгсөн. Халууны юм өгсөн. Тэгээ манай хөвч юм уудаггүй хөвт шүү дээ. Чи орой ирээ бочаад одоо махан шүл хийгээд тэгээ шүлтээ хоол хийгээд гурал тастаа тэгээд идээд унтцсан. Маад өрлөн зүгээр болцсон. Тэгээ магаатар нэмчдэр оцсон л доо. Ингээ хэлсэн. Тэгээ эмч одоо ингээ үжиж халуунч байхгүй, анаадаж байхгүй, нусан ч хоцчихгүй. Тэгээ мөгөөд бас яах вэ гэдэг чинь өгөхгүй уухгүй сайн даа. Шүгэл одоо хамаагүй л. Тэгээ харьцсан. Энэ удаа бас халуур, өртөдгөр нь бас халуураад мөн ингээд үдээ орой унтахыгаа зүгээр байсан. Тэгээ шүүн халуурсан. Тэгээ өрлөө бас зүгээр болт. Өрлөө босхтой жирэн би өнөө бослоо өнөө битүүшүүлээ хийгээд махан шүлээгөө битүүшүүлээ хийгээл тэгээ идүүлээ гэж зүгээр болтсон. Би бол хүүхдээ ингэж ястдаг байгаа юм аа. Тэгээ зарим үед л яг болохгүй одоо ханаалга болохгүй үед би хит тус асгадаг. Манай хүн цухтнаа дутаа барьж авайлуулж байгаа асгачдаг. Тэгээд нэг гэсэн ухч алхад зүгээр болчтой. Тэгээ би өнгөрсөн жил хараад сүрхээ ханаад авчихсан. Хөхнөөрд ингээ ханаад аваад ханаалга дотор ингээ бөхшүүлээд бүр сүрхээ сонирн байсан л та. Тэгээд ингээд юм уухгүй гэж ураад байсан. Тэгээ сүрдэн дээр банланган билүү дээр ханаахад сүрхээ сайн байдаг. Тэрийг уусаа. Тэгээ зүгээр болцсон. Гэхдээ яна ингээд дотор ингээд зураад байдаг. Уушчих жоох өвгөө болсон шиг байгаа. Тэгээ бодож эний одоо би яаж засах вүлээ гэ. Тэгээд дуутын инэхсгэлээ маш хүчтэй чангаар хийсэн. Тэгээ ч жус амтлагтаа. Тэгээд 4 өдөр залгаа хийгээд
өнөөжүүлэн байхгүй болсон. Ер нь яг уушаа гэмтээгшсэн шиг байгаа юм аа. Ер нь гэмтээсэн ч юм. Одоо бол ерөөсөн тийм байдаг. Тэгэхээр ер нь ингээд бид нар зарим арга зүйг ингээ өөрөө сураа авчих юм бол бодиттой амьдралдаа хэрэгжүүлдэг юм бол заавал авч нэг мөнгөө зарна. Тэгээ тэр чинь бас 3-5% хор шттэ. Энийн засчихт нөгөөтг нь хортуулна. Тэгэхээр ингээ байгаалгаар засаг аргууд байдаг. Тэгээд тэрийг ингээд хэрэгжүүлэх юм бол заавал өмчийн оронд очиод юм уугаад тэгээд хагас ортуулаад хагас идэрэх тийм зүйл байхгүй гэж болдог шүү. Тэгээ оюунаас сахилжуулах нарын хувьд бол би их өөрийгөө бас энэ оюунаас сахилжуулагч гэхэд би бас өөрийгөө их магтдаг. Яагаад гэвэл манай оюунаас сахилжуулах нартаа бол энэ тал дээр би их мөнгө харуулж өгсөн гэж боддог. Манай багийнх нь бол их санал болгодог. Энийг баримтлахын их сануулдаг. Тэндээс болоо зарим нь хэлдэг шүү дээ. Ерөөсөө уугаагүй ингээд 2 жил болцсон. Тэгээд уусан зарим барин үйлдэл нь гарч ийн. Үгүй л ингээд уугаад нэг хүн тэгээд нэг юмд ингээд нэг юу гэдгийг дасах юм уу? Тэгээд тэр тэгээ удаандаа үйлдэлгүй болчдөг юу бас байдаг шүү дээ. Тийм байдал бас байдаг шүү. Тийм болохоор бас энэ манай сургалтанд орж ирдэг арга зүйгээ бас мэдээж аваарэ. Зүгээр дассан юм хүн ерөөсөө хэрэгжүүлдэггүй энэ дод ер нь мөнгө гаргаад дассан ч гэсэн одоо хэрэгжүүлэхгүй байдаг л да. Ер нь энэ хүрээлэлд орж ирээд энэ хүрээллийн хүмүүсийн байдлыг сайхан ажиглаад байж тус өөрт чинь их зүйл тус болдог шүү. За баярлалаа. Манай сургалтанд ирээрээ баярлалаа шүү.